Эрхэд Монгол групп TV8 телевиз үзүүлж байна. Хүч чадал хаана оршдог вэ? Хүмүүр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол. Энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөө. Би бэлдэр сэтгэл зүйн хувьслыг харуулах реалити шоуны 7 дахь дугаар эхэлж байна. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэлт буцалтгүй нэгдсэн 7 оролцогч. Тэд бодибилдинг фитнесийн дэлхийн хошоо аврах дасгалжуулагч Ануухан удирдлага дор 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг 20 сая төгрөг хүлээж байна. Өөрийнхөө төгс хувилбарыг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуглаа. Энэ бол Ануухаас фитнес шоу. Сэтгэлийн гадаа бадрааж өвдөгч мөрөөдлийн бие орд. Өмнөх дугаарт өнгөрсөн дугаарт оролцогчид 2 дахь удаагийн хэмжилтээ хийлгэж 20 хоногийн хугацаанд биедээ ямар өөрчлөлт гарснаа харцгаасан. Ингээд нуруу яваад үйл залгчихдээ шүү дээ. Харц булаасан халуухан дасгалжуулагчдтай хамт хүндхэн бэлтгэлэгч ажирахгүй даваад гарсан. Харин оролцогч дооннаа гал улаан өнгөөр үсээ будуулах шийтгэл амссан. Баяр үргээ улаан үстэй болгож байгаа танд. Өнөөдрийн дугаарт фитнесийн спортод хэдийн хөл тавьсан оролцогчид маань өнөөдрийн дасгалаа торох зүйлгүй хөгжил хөөр дүүрэн өнгөрүүлэх болно. Та юм нэмээд байна багш. Та чинь өдрөөс өдөрт өөрчлөлтийн амтыг мэдэрч буй оролцогчдыг галалсан халуухан сорил, дасгалжуулагчийн гинтийн шалгалт гээд тааварлашгүй олон үйл явдал хүлээж байна. Чадахгүй, боломжгүй, завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг ихэл. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсал хий. Сорилын сүүл мушигсан доонноо маань шийтгэлээ хүлээж дүр төрхөө өөрчлөхөд бэлэн. Шинжлэл үргэлж шинэлэг мэдрэмжүүдийг асаадаг. Одоо шийтгэлээ биелүүлэх гээд Stell Brain-ийн нөгөө сургалтын төвлөр ирсэн байна. Энэ чи болохоор мэрэгжлийн багш нар биелүүлэх хүлээж байгаа. Чи өнгөө яллаа. Улаан гэсэн. Гэтэ би бол Гэтэ энэ чи юу юм шүү. Одоо энэ чинь яг мэрэгжлийн одоо хүнээс нь чиний одоо на усны өнгөнд ямар өнгө болох вэ? ямар дураараа. Тэгээд зөвлөе авчиж бодох юм шүү. Яа, надад тэгээ хүн багштайгаа уулзах. Багш нэ миний ч багш. За каталог дээрээс усны өнгө өөрчлөх сонголтоо хийгээд. Одоо эдгээр чинь тэгээд Стеллийн будагнууд те? Оо. Красный. Oh my god. Улаан гүн тод одоо улаан гүнүүдийг Формы все такие. Так, мы постараемся сделать более натуральный. Ну, она вполне как ребенок, знаешь. Ну, зато вот этот черный цвет утяжеляет ее образ. За дооног маань ус болохоор хар будагтай байгаа учраас ер нь бол улаан өнгөрөө шилжих ямар ч нөхцөл байдал боломж байх. Улаан өнгөрөө юу? Тийм. Yes. Багшийн санал тавьж байгаа нь болохоор энэ өнгө. А розовый цвет полностью тотал не подойдет. Яг бүхнээр болооч. Тийм. Вот я тэнд юу гэсэн юм. Надад энэ борон бол таалагдж юм. Гэхдээ яг одоо миний зориг бол яг энд бол үнэхээр хүрэхгүй нэ хичээ. Та минь л улаан үстэй болдгоо. Байж хинэн шийтгүүлч үү? Болж гин үү? Тагсж гин үү? Тийм шүү дээ. Жаахан монголоор ярьж шнэ. Жаахан. Окей. Надад энэ өнгө бол таалагдж байна. Natural ах нь шүү дээ. Миний үс гимтэхгүй үстэй. Стел компани нөгөө будгийн онцлог гэх юм бол үснийг гимтээхгүй төвшөнд. Дээрээс нь болохоор технологич багш маань ажиллаж байгаа учраас ер нь бол натурал төвшөнд нь дээш нь одоо $6 бор болгоод өгөх юм саналыг өгч. Окей, таалагдж байна. Надад бол таалагдж байна. Ну, сказал, да. Тэгвэл та улаан би бор үстэй болох юм шүү дээ. Би нэг үг. Ся будет хорошо.
За ингээд хэдүүлээ өөрчлөлтөндөө. Окей. Одоо улаан өнгө миний нэр дээр бүртгэлээ шүү. Монголчуудаа. Ойлгосон байц? Яарамгийн аялал руу дахиад орчмоор хөлөө шүү дээ. За тэгвэл явлаа шүү. Тэг амжилтад харъя зөө. Амар баяртай байна. Сэтгэл ханамж 100%. Тэгээ улаас ерөөсө төсөөлөгдөхгүйсэн чи айгүй гоё байна. Тэгээ гол нь хардаа ийм амар юм. Хөнгөө үд мэт. Миний үс чи өөр амар тийм гэмтэлтэй байхгүй юу? Айгуу тийм нөгөө барихлаа нэг муухай хуурай. Тэгэхэд одоо ингээ айгуу гон зөөлөрцөн. Ерөөсөө цайруулах хэрэглээг учраас ингээд айгуугаа гэмтэлгүй юм гоорсон байна. Тэгээ би чи яг нэг хөгшүүн бодож штэ. Гэхдээ одоо бүр ингээд болон бүр ингээд гармаар. Айгуугаа хөнгө шиг гомцлоо. Бай бай баярлаа. Нэр би яаж тийм хар үстэй тийм удаан явсан бол юу маш баярлаа. Thank you very much. Capcom guy. Yeah, амар гоё. Нэр үнхээр гоё юм. Yeah, баярлаа. Yeah, за баярлаа. Ошоо. Thank you so much. Маргаашнаас миний өдөр шинээр эхлэх нэ. Шинэлэг үссний хөнгө тэдний дотоод хүчийг сэрээж эрч хүчийг улам бүр бадраажээ. Үзүүлээд өгөхдөө. 3, 2, 1. Бэлтгэлийн 24 дахь өдөр. За, сайн байцгаана охтуудаа сайхан амарцгаав. Сайн байна огшоо, сайхан амлаа. Тасаа. Улаан үстэй хүүхнүүд болсон шүү дээ. Би нэгийг нь уул хажуу загч шүү. Багш нь нэгийг нь улаан үстэй болгох шийтгэл өгсөн мэт. Дооног улаан үстэй болоорой гэдээ явуулсан. Юу болов? Миний ус агшаа хараа улаан өнгө орох боломжгүйгээд хар будагтай болохоор амар гэмтэн гээд. Тэгээ энэ боломжтой орсон байна. Тэгээд би акботой Та гэж тэнцээ юу хийж явсан акботоо? би аваа явсан ахгүй акботой гэж хамт явъя гээд. Тэр хүн яахтар нөгөө үстэй болсон мэдээ. Мөнгөтэй. Энэ бол зөвхөн л миний стил имиж. Би ер нь өснийхээ өнгөтэй уг нь нэг өнгөөрөө дандаа ингэж удаан байгаад ах ер нь тийм сонирхол байхгүй. Тэгээд ингээд ерөнхийдөө ингээд өсмөсөө ингээд өөрийнхөө үйлчлүүлдэг энэ стил брендийнхаа өсөр ингээд өснийхээ бодгаар ингээд бутсан байгаа. Жохоо эмгтээлэг байж чадчихна манай. Ингээд За. Ямар ч тач бас гоё л болсон байна шүү дээ, тийм. Шийдгэлж бүр бэлэг байсан юм шиг шүү дээ, тийм үү? За ингээд өргөжлөлөө багш нэрцгийг бүртгэж авъя. 5 хүн байна. Мэдээж нэг нь хэн блэ? Мэдээ. Мэдээлэр цэцэг тий. Өмнөх бэлтгэл дээр хэдүүлээ юуны болчин ажиллауллаа? Өгцөг. Хөөснөө. Хөөснөө өгцгнүүд нь. Мэдгүй энэ өмнөөсөө хөөсөн юм болох. За багш нь бэлтгэлийн эхлэхээс өмнө та хэд өөрсдөө өгцөг нэг сайхан магтан дуулаач ээ гэж хүсэж байна. Танаас эхлээ нэг багштай зориулаа өгцөг магтан дуулаад тахтаа. одоо мань юу хэлэх юм бэ? Яаж магтан болох юм? За миний өгдөгний давуу тал нь Өгцөгнийхээ давуу талуудыг хэлээд өгчтэй. Цайвар өнгөтэй. За миний өгцөг явах тулгуур эрэхтэн болдог. Ямар ч үед дааруулдгүй. Унсан ч айгаад босдог. Тэгээд өгцгөндөө хайртай. Үй залуусаа нүдэ авалтаа ёо. Унагцсан байдаг ч шиг. тайван байсалтай. Хүй нүдлүүд. Үржаан өөрийнхөө өгцгийг нэг багштай магтаатгаж. Ямар хэцүү магтаал үйж та. За одоо байхгүй юм чи одоо байлгаж магталтай юм ш. За одоо ингэж л хэлээ да. Бичгэн ч гэсэн бэлчээр нь том. Адари. Хари. Бичгээ өөр хэмнээ чаавасаа. Бэлчээр том шүү. Харахад юм хаа.
Ямар хэцүү юм бэ? Миний өгзөг бол хөхөө гүцэхгүй ч гэсэн хүүхэд гаргахад тусалсан хүчтэй дүлхэд 400 хүүхдийг төвөггүй гаргасан сайхан цагаан өгзөг шүү. Чамдаа би хайртай. Нөхөр маань бүр хайртай. Одоо Монголын ард түмэн хайртай. За. Миний өгзөгний давуу тал бол яг тэ нөө жижигхэн биендээ таарсан нэг жижигхэн өөрхөн юм нэг өөх юм өгсөн чи багш булчин байлээ. Ингээд чангарч мангар. Харж гинөө. Тэгээ ер нь бол цаашдаа юм алим шиг болгох зорилготой юм жоохон гоё хэлбэр. Одоо ямар хэлбэртэй вэ? Одоо нэг манго орох уу. Тэгээ суул айгу их гоё оцоо өгшөө би чи. Оцоо цай. Яа. Ашигладаг юм уу наатаа тэгээд? Одоохондоо ашиглахгүй бол. За. Манай ерөн шоуны хамгийн өгзөг сайтай оролцогчор байна. Тэгээд дааз бүсгүүчүүд өгзөг муутай гэдэг. За яг хаа бас гадных нь одоо нэг нүрийг өгзгөөр татаад явж байна да. Тэгээд. Гүн чи харна штэ. Аз хүүхэн ямар дэвч үзсэн. I'm from Mongolia. Өгзгөрөө мэдчихлэх үү? Тэгээ штэ. I'm from Mongolia. За. Яага асуугаад байна гэхээр багш нь өгзөгний булчингийн ер нь хэр өөрчлөгдөж байна гэдэг энэ штангаар шалгах гэж байна. Яг бол юу гэж бодож байна нөхдөө да? Энэ тулахаар хаа бас мууч хөө. За явлаа шүү. Дуучууны бүс байна. За дахиад үзээд өгье. Оцоохгүй. За дахиад явлаа шүү. За жоох оцоод бий. За оцоогоод хоёлаа өгзгөн дээр ажиллахаар штэ алим шиг өгзөгтэй болох байлгүй. Болоо. Угаасаа миний дээгүүр гарна штэ өгш. Эвдээ. За явсан. За хэлэх үгүй нөө. Угаасаа удахгүй чи гацдаг болно. За. Энэнтэйгээ өөр чи одоо. За эн чинь нөгөө олон улсад Монголыг сурталчилж яваа өгдөг шүү дээ, тийм Швед. За, явууллаа шүү. Хэлэх үгүй нөө. Тэлийн зурсаар гар. За, гаргалаа шүү. Стамбатар гэж. За. Шүргэж штэ. Шүргэж. Өгдөг сайтай шүү. Зарим нь гоё шүргүүлээ л ахи чаавас гэж. За. Хойлоо чи ямар өгдөгтэй гэлээ? Бичгийн хэрэг бирчийн том гэсэн. Чаавас энэ дээр ч гарахгүй л бичээрнийхээ томыг энэ дээр гаргадаг байхгүй да. Гарах гэж байна. Гарах уу? За. Тэгэл явлаа шүү. Оп. Бичээр том. Яа. За энэ ч одоо манай шоуны хамгийн том өгцөгтэй өгөн гэж байна шүү тий. Йоо, битгийтэй агшаа. Хүүхнүүд янз бүрийн газараа янз бүрийн нэмэлт надад жоохон тэднэр дандаа илүү байгаад байдаг. Жишээ нь хамар юм уу, мем ч юм уу, бүс ч юм уу тэгэл жоохон юм. Тийм жоохон ахиу орцтой порцдаг. Оп. Хэдийн дөрөс. Йоо, арай юу энэ хайр бүксэн. Таа чинь аргаар чанга яагаад амуу хаа. Угаасаа наад өгзгөө чи хараад энэ штанг бодлоод гавтаа. За тэгээд өгзгөөрөө тодорсон ариун надаа баяр хүргэчихв. Хамгийн өгзөглөг. Гөр айгу буруу өөрдөг хүн байна. Миний хөөрж байгаа хамгийн дээд хэлбэр шүү. За дахиад харуул та. Дахиад харуулчих шүү. Би тэр бас дасгалаа л хийж байгаа шүү. За. Окей болчлоо. Өнөөдөр бэлтгэл рүүгээ орох уу? За тэгээ багш. За бэлтгэл рүүгээ оръё. Яалагийн үнэлжингийн хоёр их юм уу? Йоо. Багшаа та нэмэгдчихэж тэгвэл киви болсон юм шүү. Энэ хоёрыг хийснээр л явна. Та юм нэмээд байна багшаа. Та чинь За өнөөдөр уул нь багш нь зургуулаа байсан болвол гоё 3-3-аар нь хувааж агаад баг болгож хуваарлаж агаад бэлтгэлийн нэрийг жуудсан байхгүй юу? За тийм учраас 3-2-оор баг болчих уу? Зүгээр шүү дээ. За дооно хоёлоо нэг хүн сонгоч. Ариун агч сонгоч. Самтаараа энэ хоёр нэг баг боллоо. Нөгөө гур нь нэг баг болчих уу?
За багта нэрээ өгөх. Гала. Галагийн үнсгэлжингийн хоёр их чинь юм уу? За хоёр үстийг нь багш нь ингээд тусдаа ялгачих. За чоны тоглолт үзлээ. Энэ баг руу орчихсон. За үсээрээ хуваарлагч болох уу? За ингээ өгтөө. Нэрний үйлдэл танаа хамтлагийн нэр чи? Гала. За гала хамтлаг. Танаа багийн нэр? Тэгжэн гүнжүүд. За. Гүнж. Нэм гүнж байдаг үлээ. Бэд. Нөгөө хийж шигтэй нисээд байдаг. Жохон хөөцөл гүнжаа. Тэгж. Гонжууд юм биш. Гонжууд юм биш. Гүнжүүд. Энд нэг их шиг үсгийн алтай одоо гонжууд. За манай зүүн талын баг боллоо. Тарган гонж биш. Тэгжин гүнж юм биш үү? За тэгжин гүнж. Яах вэ гэхлээрээ одоо ингэ нөхдөө энэ багта гуй хөлний өгзөгний хамгийн хүнд гэсэн дасгалуудаа хийлгэн. Нөгөө баг маань муу адил хоорондоо ярилцчаад энэ гуравтаа бас өөрсдийнхөө хүнд гэж боддог дасгалуудыг хийлгэх гэнэ шүү заяа. Гуй өгзөгний юу? Төхөөрөмжтэй дасгалууд гэдэг багш нь өмнө дасгалууд оруулж ирсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө хамгийн хэцүү дасгалуудаа би биэндээ өгөх нэ шүү. За бодох. За бүсгүүчүүд өрсөлдөгч багийнхнаа ширүүхэн дасгалаар буулган авах төлөвлөгөөгөө боловсруулж байна. Тэмцэл эхэллээ шүү. Амжилт хүсье өгтөө. Бөөнда хамт хоёр дасгал хийх юм шүү. Заяа. Тэгэхээр хэдүүлээ тийш нөө очиод дасгалаа эхлэе. За багш нэг өнөөдөр өссөн гоцсон ч шиг. Амжилт. Ишээ орой. Өнөөдөр багш маань биднийг баг болгож хуваагаад илүү сонирхолтой байдлаар одоо шантрахгүй байх сэтгэл зүг бэлдэж ийм дасгал хийлгэсэн болов уу гэж надад санагдсан. За ингээд дасгал руу орох чинь. За ингээд гала багийнхан маань багийн энэ багийн чинь нэр юу вэ? Тэгжин гүнжүүд. Тарган гүнж. Биш. Юу вэ? Юу лээ? Тарган гонж. Эхнээсээ сэтгэл зүйн дайралт үзүүлээд эхэллээ шүү. Хаашаа хаашаа би оюуны толгой зарагч муу ажиллаад тэгжин гүнж гэж хэлээд байгаа юм шүү. Тэгжин гүнж. За. 2 3 тэгжин гүнж. За тэгжин гүнжүүдээ. Штанга хардаа. Гол нь багш тааж байна. Энэ хоёрын ийм дасгал хийлээгүй шүү дээ. Тавь шүү. Энэ хоёр доороо зүгээр л ингэсэн шүү дээ. Энэ хоёрыг хийснээр л яв. Та юм нэмээд байна багш. Та чинь авахын зааж өгч шүү. Яаж авах гэж за өөртөө авдаг бол. Учраа одоо мөрөн дээрээ тавиадах. За явлаа. 15 гэсэн шүү дээ. Нэг зөв. Гүнжүү гэдгийг харуулах нь шүү дээ энэ багийнхандаа. Тэгжин гүнжүүд маань тийм чамархан мөчөөгөө өгөхгүй болол та. Та хоёрын ачаал л ерөнхийдөө бол наад Жингээс илүү явах хэрэгтэй байхгүй юу? Энд ч жишээлбэл айгүй хөнгөнж явчлаа. Та 40 удаа суугаад тахтаа юу? Өөрөө тэр жингээ авахгүй гэсэн юм чинь. За явлаа. Энд ч 25 удаа шүү. За. Хэдүү? Ороо. багшаа. Яа. За жоохон. Эдрийг хэд оруулж байгаа бас 40 оруулна шүү багшаа. За тэгээ. Гүнжүүдээ. Та гадаагийнхнаас чинь 40 гэж шүү. Намаа сая 40 удаа суулгасан шүү дээ. За. Шадрагаас хаана. Тэмцлийн хурц хэлбэрч шилжих нүдэ. 40 удаа гинэ. Явчи. Гүнж. За гүнжүүдээ 40 удаа. Яа. Сүүлийн 5 4 3 2 барь. Өвдгөө задгаа. Өвдгөө задгаа бос. Нуруу тэгшөө. Йоо бас чадахгүй ш тагшаа. Донгос. Бос. Барь тийм за ингэж барь. Хараа ингэж барь. Суул та. Би өнөөдөр хэрэг хиймээргүй шүү. 8 7 6 5 4 3 2 1 Йоо ямар томлогч бэ ёо. За манай хоёр баг биендээ адилхан дасгал санал болгосон учраас багш нь бөөнд нь хэлчихлээ. Дараагийн дасгал бас муу адил бөөндөө хийх юм байл шүү. Тэгэхээр төхөөрөмж рүү авъя. За өнөөдрийн бэлтгэл бол өгзөг гоёны дасгал хийлгсэн. Тэгээд би бол яг энэ дасгалыг аягүй баяртайгаар хүлээж авч идэг. Надад хамгийн бас хэрэгтэй байгаа хэрэгтэй байгаа хэсгүүд маань. Болохоор би баяртай байж байгаа. За хэдүүлэн маань дараагийн их дасгал маань
төхөөрөмжтэй дасгалууд манай охтууд сонгосон. Багш нь тайлбарлаад өгье заяа. Мартцсан байж магадгүй учраас. За урьж аанда. Та юу одоо урьж аанда? За. Юу одоо та? Юм бодохгүй тэгээд төвлөрөлтөө хүн юм яриад тахт чинь тэгээд шал өөр юм бодож зогсоох юм. За 15 ор шүү заяа. За гэх. За гард гişгэ. Гард гişгэ. Суула. Нуруугаа хотгоод. Гол нь тийж жоох ууршлуул. Амсгаа авлаа гаргалаа 3. Саяных зөв шүү. Зөв 4. Явлаа. Амсгаа авлаа гаргалаа. 5. Дасгалаа ихтэй хүртэл одоо ингээд нэг тийм ажирхаа болчих. Урдан л ингээл нэг юм гүйцэтгэлтэй хиймээр болоо нэг зөв хиймээр те. Гоё. За одоо гала амтгийнх маань эхний оролтоо орлоо. Манай багийн Ахлагчаа дэмжээ. Ахлагчаа очиж дэмж. За явлаа. Хурд нь яв шүү. Боосны маш. Үгүй мэн үү? Аа. За гүнжийнхаа одоо энэ ахлагчийнхаа жингэрээ заяа. Ахлагчаа одоо Хүүшээ чадахгүй шүү хөөрхөн амжилт. За. Багшаа. Хүүчээ яахгүй юу? Новшоо гэнэ үү? Гоё орцсон байж ахчих. За явлаа. За яа. За 7. 7 зөв юм уу? 8. 8 муу юм уу? Муу шүү дээ. 9. Тэгээ буруу юм. Буруу юм хаанаас үгт үзүүлсэн та болно. Болоо. Багийнхаа хүмүүнийг дэмждэг юм энэ дургу байгаа мó та тасгал хийхэд үрж аанда. Яач вэ? Ханаа энэ ч юм уу? Хөөе. Яах тань бэ? Хаанаа бэ? Хамгийн отхон гүнж нь мөн билүү? Мөн шүү дээ. Зөв ээ шүү. 2. Таны бас. Бодоомжтой шүү. Нэг багсахгүй гэж. 2 багсагч. 2 багсах. Та нэг урдлт нь өөртөө хөлөө тавьчаад албаар нэгийг тэгээд ч унгаах гэдэг юм уу? Үгүй анаа та нэмээ Үгүй шүү. Тийм үү. Хоёроо дээшээ үе та нэг. Би дээшлүүлсэн шүү дээ. Санаа багийн унштай ардаа өрсөлдөг дайснаа холоос ш хажууд ч юм байна. Нэмжсэн. Харацаа. За яа. Нээ гоо. Энэ од easy огш. За яа. Ичиг гараад гişг. Харалтай юм байна. За дуусч байлаа. Тэрэн яац. Тэрэн яац. 2. Одоо жоохон дуусч. Энэ хөшөө. Тэгээ буруу юм. Буруу юм хаанаас үгт үзүүлсэн та болно. Болоо. 17. Юу үзсэн энэ үгэд? Энэ үн жоо 20 жил Та юу үзсэн? 5 жил. Юу яаж чамд бүшөө. Юу үзсэн та? Бүхэлдээ хүүхэн юм чи те. 25. 3. Суулаа. Оп. Энийг урагшлуулсан. Модель юм шүү GC mix. Энийг орсон. GC mix. Дахиад энэ барьчих. Чаа. Удаан буулгалаа. Барьлаа 10 секунд барьж байлаа. 10. 9. 8. 7. Яах гээд юм бэ? Би хөнгөн жингээр өнөөдөр оруулж байгаа штэ. Нуруу өртөд арах шүү. За октодоо цуглчээ. Ингээ 2 дахь дасгалаа орлоо. За ингээд үлдсэнийг дасгал нь манайд өөр 2 төрлийн дасгалаас 2 багтаа би биэндээ өгсөн байлээ. Тэгэхээр энэ багийнхандаа өгсөн өгзөний дасгалыг оръё. Тэгээд нөгөө багтаа болохоор сумаас болт өглөө. За тэгвэл сумаас болтыг нийлэгчээ заяа. Багш нь диск бариулж байгаа хийлгээ за. Тэгэхээр дэгжин гүнж мөн үнэр нь. За дэгжин гүнж тарган гүнж шүү дээ. За тэглөөжлаарэ. Аваа хөөрхөн явчихна шүү. За дэгжин гүнж багийнхандаа багш нь диск авчираад та хэдийнхэн дасгалыг дуусгачих заяа. За акбат хэлчих өнөөдөр. Гүнжүү гэдгийг шалгаадах заяа. Зайлаач ахгүй та. Дасгаландаа бэлдээж хөрөмжөө хайж олтоо. Чадахгүй дээ. За энэ акбато энэ галагийнхаа ардаа та хэдэг бүр нэг гала цайгаа таарсан. гүнж юм уу харах гэдэг ийм өндөрт гарсан ард. За. Окей. За суулаа. Гүнж юм уу? Гүнж үсттэй. Гүнжих нүлмэн хэн гэдгээ нотлоод өг. За бинда баяр өргөч гүнж юм байна. Гүнж юм байна. Та гүнж үйсэн юм биш үү?
Баяр үргээд байна. Гүн юм бэ? За гүнжүүдээ. Манай гүнжүүдийн насгалан дуусчлаа шүү заяа. Баярлалаа штэ яви. Явж идэж ууцгаа. Одоо энэ хоёрыг тамлая. Гала багийнханд маань дэгжин гүнжүүд маань хамгийн сүүлийн төхөөрөмжтэй дасгалыг гуйны дотор талын булчинг ажиллуулах дасгалыг сонгосон байд. За суугаад. За суу. Ойлгосноо. Манай үний гуйны дотор талын булчин сайн байна штэ. Сайн байна. За явлаа. Багийнхан хүмүүнийг дэмждэг юм энэ дургу байгаа мó та тасгал гэхэд үрж аандаа. Түрүүнээс хойш ингээ анзаарч харахад юм ярихаар ойлгохгүй байгаа юм шиг. Тэгээд юм асуухаар дугаарч өгөхгүй. Тэгээд багш нь бадар нь хийдэгдэг нь ингээ би нэг дэмжээ өнөөдөр нэг гой уур амьсгалтай хийчих гэж бодоод байна шүү дээ. Үнэхээр дургу байгаа бол та явчихсгүй бол. Яах гэдэг? Ямар болмоор явал болчдөг л. Өөрсдөндөө зориулж дасгалаа хий. Надаа зориулах юм ерөөсөө биш шүү дээ. Тэрийг өөртөө ойлголоо. Би та хэдийн гуйны дотор талын булчин ажиллуулаа. Эний чи аваа чи хүн амьтан зарчин гэж боддөг юм уу? Хэ? аваад байж штий. Ой, чээ. Гомин гэнэ нүссэн минь ороо өгдөө. Well, you're next. Яачаа? Ханаа энэ ч юм уу? Ой, яах юм бэ? Хаанаа бэ? Өчигдөрхөн өнөөдөрхөн зүгээрээс на гинт яарч чадаа. Хай бэлтгэл эхлэхэд хөөхөн инээч өөрөөлөөс яасан. Хитэ дасгалууд тэр зүгээр л хийсэн шүү дээ. Хүний өмнөөс нэг гой болох гээд хүний өмнөөс дасгал хийгээд надад зориулж хийгээд байгаа юм та хоёр нь. Хиндээ эхлээд байгаа юм. Яг чинь шоонд орсны тэгвэл. Йоо, та битээ хажуугаар нь ингэж авч надад амар хэцүү шүү. Яа, 30 удаа тэгвэл. Өнөөдөр гоё уур амьсгалтай байх гал би эн чи хичээгээл та хэдийн өмнө бөмбөлж гүүгээд инээгээл өөрөө л явж байгаа зү. Тэрэнд чинь гинт уурлаа яачаад байгаа юм хайр. Тав. Дахиад 5 удаа ор шүү. Сэтгэл зүйгээр жоохон юм хэцүү л байна л да. Одоо ч гэсэн л байна л да. Тэгээд яг дасгалууд орсон тэр дасгалуудыг үнэхээр давж гарахад амар хэцүү байсан. Би өмнө нь хизээч ингэж байгаагүй байхгүй да. Би ямар нэгэн асуудал болоход би хизээч ажиллаа хайж гүйдгүү. Та хизээ ингэдэг байсан юм юу? Юу болчоо өдөөс ингэж байгаа. Дахиад ор шууд ор. Яви. Шууд ор, дарыг оролт ор. Яса, өчигдөрхөн л ойлоос та гоё олгоод үгээ, алаад үгээ, наадах чи өөртөө үгээгээд шүн бичээд байсан. Яасан? Гинт юу болчиход байгаа. Дахиад яв, 10, сүүлийн 10. Явсаа. Юус. Хош. Нэ, үгүй, хош яв. Хош. 7. Явч. Өөрийгөө өөрчлөлмөр байвал наад сүүлийн 6-гаа хий. Өөртөө зориулж хий. Явсаа. 6. Хүүхдийн цэцэрлэг биш шүү энэ газар. Үржин андгой. Өмнөх дугаар дээр жоохон магтаал сонсчоо өөдөөс оодрохгүй шүү та. Би ажиллаа хийж байна. За бэлтгэл дуусгая. Бич адилхан эмэгтэй хүмүүстэй. Чимээгүй надаа юу ам хамарнаас ямар сонио аваа гаргаад. Энэ миний чи хэлээ. Оо! Бооч штэ.
Гой биетэй болж байгаа учраас алхаагаа хүртэл айгүй гой алхах хэрэгтэй бид нар. Зөв. Бачаарууд чи хүн чирээд ах. Яа ингэж ороод ах ядаргаа. Бас явцсан. За багш сая уурын амьсгал тиймхэн байсан учраас сэтгэл санааг нь жоох өөдрөг байх үүднээс та хэдийгээ зааландаа дуудлаа. Сэтгэл санаа нь яаж өөдрөг болтыг? Яавал өөдрөг болохоор вэ? Хоол идэл. Хөөр их хоол. За багш нь өнөөдөр маш сонирхолтой байдлаар сэтгэл санааг нь өөдрөг болгох гэж шүү заяа. За ингээд хэдүүлээ зочдоо хүлээж авъя. Зочид юм уу? Зочид. Олон. Twerk Mongolia. За зочдоо хүлээж авъя. За ингээд октоудаа өнөөдөр багш та хэдийнхэн гуй болон өгзөний болцсонгууд дээр ажиллалаа. Октоудын маань сонгосон дасгалууд ерөнхийдөө төвхөө өгзөний дасгал байж таарлаа. Тэгээд багш нь 3 зочинд дуудсан байна. Тэгээд зочдтойгоо танилцъя. За хэн гэдэг ямар сайхан октод вэ? За сайн байцгаана уу? Бид болохоор яг олон улсын бүжиг гэж нэрлэгдэх Twerk гэж бүжиг байдаг. Яг Монголдоо л арай хөгжөөг байгаа. Тэгээ Twerk Mongolia гэд нэвшлэр бид хэд одоо хөгжүүлээд явж байгаа гэсэн үг. За тэгээ Twerk нь яг таад мэдэх үү? Харж ирсэн мэт дээ. Дагд юм уу? За Twerk гэдэг нь ер нь ингээд хүн болгоны ойлголт байдаг хэрэг. Тэгээ өгзөг лахтаа гэж нэг тийм өгзөг хэсрэгтэй л нэг Африк гаралтай том өгзөнүүд. Гэхдээ яг зөвөн дээр нь олон улс тийм биш болцсон. Олон улсын бүр тэмцээн болдог тийм том бүжиг урсгал болсон. Тэр нь заавал том өгзөг хэрэггүй. Гол нь техник гэсэн тийм талдаа байдیں۔ Тийм. Тэгээд ер нь бол Twerk-ийн давуу тал нь бүх булчин ажиллаулдаг. Бүх ялангуяа эмэгтэйд айгуу чухал таацны хөдөлгөөн тий. Одоо бүх юм ингээд хэрэгтэй байдаг тийм төрлийн одоо урсгалыг таниулж явж байгаамаа бид хэд. Аясаа 이대시 자, 이 너희들 За манай охтод гайхалтай гоё үзүүлбэр үүссэн байх гэж найдаж байна. Таалагдлаа. Таалагдлаа. За тэгэхээр өнөөдрийн чаленж маань саяны үзүүлсэн үзүүлбэрийн техникийг сураад хин нь хамгийн сайн чадсан нь ялагч болно. Тэгээд одоо чаленжийнхаа дөрөвд оръё. За чаленж яаж явуулах вэ? Үндсэний 2 техник манай охтодод заагаад өгвөл зүгээр байна. За Twerk-д ер нь бол юу хөдөлдөг гэж бодож байна? Өгзөг гэж бодож байна. Хөлөө. Ер нь бол хөл дээр тэр чинь булчин ажилладаг байхгүй? Яг хөдөл. өвдөг юм шүү. Өвдөг явна. Хамгийн гол юм чи ахар сүүл байхгүй? Ахар сүүлээ. Энэ ахар сүүлийг бүжиглүүлэх юм уу те? Ахар сүүлээ хөдөлгөн гэсэн. Нуруу биш. Нуруу гэж амар андуурдаг, өвзөг гэж андуурдаг. Ахар сүүл ахдаг гэдэг. Нэг нийлүүллээ. За, үлми болохоор мэдээж хэд алцаахгүй, хэд ууршлахгүй, яг нормалдад барина гэсэн. Хоёр тийш балетын базар шүү дээ. За, одоо энэ чэнээсээ ихт доошоо суух хэрэгтэй байхгүй. Ер нь явган сунаал гэсэн. Мэдээчтэй явган суулдаг. За, тэгтээ цээж унгахгүй. Ганц гол юм чи цээж өгдөг шүү заяа. Тэгэхээр хотоолттойгоо цээж чи дээшээ, доошоогоо бууй. За, суух нь хүртэл очтой. Ижээс ахар сүүл хөдлөх нь шүү дээ. Би тэд яриад ахар сүүл. Ахар сүүлүүд нь байна уу? Байд юм уу та? За ахар сүүл хөдлөнө. Тэгэхээр яах вэ? Дээшээ, доошоо гэсэн хоёр төрлийн захиалт байдаг байхгүй юу? Нэг нь дээшээ, 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 дээшээ. Нөгөөх нь доошоо. Доошоо, 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 доошоо. Захиал дагаад нэг нь дээшээ, нөгөөх нь доошоо.
За энийгээ нийлүүлчихэж тверк үсгээд байна. Хараад одоо хийх жоохон яа тийм. Бумба. Зүгээр юугаа тасгана. Ахар сүлээ. Дээшээ доошоо. Доороос 4 орох гэж байгаа тийм ээ. 2 хөлөө доошоо суuna гэсэн үг. Өвдгөн дээр ачаалаа. Тэгтээ өвдгөн дээр ингээ урагшаа ангихгүй доошоо суух нь байна. 2 үлмийн агаахгүй. 2 үлмийн дээрээ өвцгөө тавина гэсэн үг. Айгуу сул. Ахар сүлээ бас адилхан дээшээ доошоо. Тэгтээ бас бүштэй юм шиг өндийгөөд буугаад өндийгөөд буунаа гэсэн үг. За ойлгомжтой юу? Дөрөвт ойлгомжтой юу? За ингээд барьлаа. Яг огцом доошоо. За энэчээсээ боомс явж үзье. Хамгийн амартай. Өвдөг. Тэгэхээр бүштэй юм шиг ингээд суугаад өгч байгаа гэсэн. Өвдөг чи яг ингэж явж байгаа. Яг босоороо харуул. За ингээд саяны үндсэн техникүүдээс сурсан байх гэж багш найдаж чинь 4 болон 5 дахь техникийг одоо та бүхэн маань гүйцэтгэх хэрэгтэй байгаа. Тэгээ багш нь өвдөгч магадгүй гэж бодож байгаа учраас доор нь гуц тавьчих. Мэдээж өгзөгний булчин бол багшийн хувьд хорон ертөнцийн хамгийн хөөрхөн булчин. Ичиж санаад зовоод ах юм ерөөсөй байхгүй. Тэгээд энэ бол дасгалын нэг төрөлд орж байгаа. За явахтаа. За дооноос эхэлчихье. За дооноос өгчөө гоё аятай аюултай хэдүүлээ. За дооно минь нэрээ яддаг юм штэ. Харцсан харж гэнэ үү? Харцсан байхгүй агшаа. За ээж. За энийг одоо ингэ гар нь энд те. Ой. За ээж энэ эндээс бол үнэхээр хэцүү байна агшаа. Яг ингэж. Хүчтэй гэж шүү. Жоо хараад нүгөө. За next 5 болохоор. За 5. Нөгөө тэгтээ багш энэ минь бол easy. Дооно маань өөрөө баг багш юм уу? Юу юм сайн. Энэ минь. Тэгтээ энэ байсан те. Энэ бол easy. За нөгөөдхөө 5. За 5. 5 нь. За дооно. За, let's come on baby. За. Сайн болж штэ. Огцом. Чимээгүй надаа юу ам хамарнаас ямар сонио аваа гаргаад. За, тасал орч. За, 4 бар болчлоо. За, 5 явъя. За, 5. Биеийн жинг 70% гар дээр аавна гэсэн. Хөлөө хэд том алцаахгүй гэсэн. За, энэ дээрээс өгзгөө дээшээ доошоо пүршиг шүү. За, бүгсэн биеэс бол сонсоорой багш нарыг. За, явлаа. Дээшээ доошоо гэсэн. Дээшээ доошоо гэсэн. За, баярлалаа. За, баярлалаа. Үй, цогчий. За, гадаачудаас хамлын хатагч нэмээ. За, улаан устдээс эхлэе. Хэдэн караа шагалдаж байгааг би таашгүй. Юу лээ? Яах вэ? Oh my god. Болж шүү. За, яваа. Шившиг. Болж шүү. За, одоо 5 явж. За, 5. Йоо. За, 5 чи хийлээ. Йоо. За, 5. Энэ нэг чинь юм уу? За, одоо явлаа. За. Алцаа. Алцаа гинэ. Өвдөрөө. За, болчихсон. За, яваа. Болж जैन сүүлийн 10 секунд. За, баярлалаа. Дуустгүй наацтай. Бараг балан гэж юу? Балан гэж юу? За, хатагтай үрж анда. Цэнгэрвстэй. Наш come on baby. За, өгзгөө надаа харуулаач. Нүдээ болоо. За, яваарай. За, дөрөвдүгээр техник явъя. Харъя өгшин. Одоо яах вэ? Дээшээ доош. Хурш. Ой. За, 20 удаа явчих. За, наатхайг 20 удаа явчих. За, 3 4 5. Ямар мангар юм бэ? Болоод аман болохоо. За, дахиад 10 секунд. Явсаа. 10. 9. Явсаа. Болж штэ. За, одоо 5 дахь техник. За, 5.
Стэн тэний байна гэж. Ингээд үү? Мөн үү? За. Би одоо яг үлээ. Өвтгөө судлаад. Дахиад яваа. Сүүлийн 10 секунд яваа. 1 2 Боч. За болчлоо. За танаа амтлаг од шинэ жилээр одоо бүжгийн амтлаг. За Аруна явлаа. 4 дахь техник. Вау. За 5. Аян жоохон чангалын манайхаа. Яах гэж байгаа. За явлаа. Босоо. За ёстой мундаг том өгзөгний хэрэг гарч иш. Том өгзөгний хэрэг гарч иш шүү те. За ингээд манай 5 охтууд үндсэн 4 болон 5 дахь техникүүдийг сурлаа. Тэгээ багш нараас асууя хэн хамгийн сайн байж чадсан өнөөдрийн чаленжийн ялагч хэн бэ? За дооноогоо. Шим том юм биш үү? За нааша хатгаараа ядагч. Чагтаа ирж аавно. За өнөөдрийн эзэм Анухас фитнес шоуны ерөнхий ивент төгч Delta Foods-ийн Мутлуу гомингийн 6 сарын хэрэглээ. За энэхүү гомин маань жингээ хасж явах явцад хэрэгжилж болно. Эмэгтэйчүүд яадаг вэ? Жин хасж явах явцдаа маш их нүүрс хасдаг. Тэгэхээр тухайн үед жингээ хасж явж байхдаа ойлоо дундуур нь хэрэгжилж явах боломжтой гэсэн үг. За баярлалаа. Ямар ихтэй өгөөрэй. Ихтэй нэг хамгийн гомин өгөөрэй. Ихтэй нэг томноо заяа. Таад бүгдэнд нь явуулна. За 6 сар. Багш охтуудаа явуулна. За оролцогч минь бүгд мундаг байлаа. Өөрсдөө хэрээр хичээлээ. Тэгээ мэдээж би яг нөгөө техник талаас нь харсан болохоор дооноогоо төрүүлсэн байгаа. Бусдууд нь болохоор яг нөгөө өөрсдөө хичээл сэтгэлээрээс алаад өгсөн шүү гэж өөрсдөө нэг гоё алаад чөтгөө. За тэгээд өнөөдрийн чаленжийг маань хамтдаа удирдах явуулсан 3 бүсгүүдэд баярлалаа. Үнэхээр тачаангуй сайхан 3 бүсгүй байна. Тэгээд та гурийнхаа ажилд нь амжилт хүсье. Охтуудаа өгзөгний булчин бол хамгийн чухал гэдгийг ойлгосон баг. Ахар сүүлгийнхэд тийм байж. Ахар сүүлд ажилтуулсан. За багшийн сэтгэл санааг өөдрөг болголоо. Багшийн сэтгэл санааг өөдрөг болгох нэг зүйл байгаа. Тэгэхээр гинтийн цүнхний үзлэг хийн бүгдээрээ хувц солих өрөөрөө яваа багштай цүнхнүүд аваад ир. Цүнхэн дотор нь юу байна? Идэж уух юм юу байна? Хэрглэж байгаа юу байна? Бүгдийг нь багш нь шалгаад авъя. Мэдээж багш нь хамт дагаж орно. За явъя. Юу вэ? Яна. Миний нэг юу хайц. Амир юм байгаа штий. Санаанд оромгүй гинтийн шалгалтад тэд бэлэн болов уу? Харцгаая. Бүгдийг аваад гараад ирдэ. Томхоо хүчлээ дээ. Ярамны дүртрээ юм уу? Даач авснаа болчихсон. Багш сайхан сэтгэлтэй шүү дээ. Танд бол ёстой сайн. Аваа шүү дээ. Юу энэ одоо доромжлоод байгаа юм бэ? Яаж байгаа? За өөрөө гарга энийгээ өөрөө гарга. Би юм ярихгүй тэгэл нэг юм ярихлаар л өөрөө буруутай болчих ш. За ороорой охтуудаа. Уцаа төрөөлчих орё. За ишээ. Цаанаас ахуулаад зогсчих манайд. За охтуудаа. Багш нь одоо цүнхнийх нь үзлийг хийн. Цүнхэн дотор нь юу байдгийг шалах хэрэгтэй. За тэгээ цүнхнүүдээ урталтаа доороо байрлуулаад тавьчих. Багшийг цүнхний үзлэг хийхэд би өнөөдөр өөрийнхөө нөгөө бэлдэж авч гарсан юмдаа баярлсан байхгүй юу? Би ч бас цүнхэндээ янз бүрийн юм хийгээ явж идэг. Дасгалын хувцас багшаа лээж өгч байгаа. За. Энэ юу юм? Энэ нөгөө өсний тэжээлийн тос байхгүй, маск байхгүй явшаа. Үнэрлэн энийг чинь дотор нь идэх юм хийсэн байх. дотор нь та хэд магадaltaй байхгүй юу? Надаас. За болж энийг хэрэглээ шүү заяа. Үсээ гоё арчлаарай. Энэ дотор юу байгаа? Хоол байгаа л төвшөө. За задлж хөр. За энэ нөгөө таны логод яг хийснээр нөгөө мом бифи үхрэм ах тэгээ брокколи. Яг мом бифих мөн үү? Мөн багшаа би одоо байнга авч ирүүлж байгаа. Багш мом бифиг амтлаа мэддэн штэ. Мөн багш минь. Би одоо та надад үхрэм ах нэмсэн байгаа штэ багшаа.
булчинтай болоод. За чавс мэй болчихсон. За, энэ нүн бол гайгүй. Шалгалтанд тэнцлээ. Яг вэ цүнх мөг уухад бол гайгүй санагдсан. Юу гарч ирэх болоо тий. За вау. Болж штэ. Болж штэ миний охин. Би ногоо алим нэрээ. Маш сайн байж штэ. Одоо аюу дуртай. Аваа штэ. Гэгэрш. Хүүш аваа штэ. Наа чи угаас би тэнд байхдаас юм хөдөөс ногоо. Аваа штэ тий. Амар идэх жигнэхэд. За хулуу болж ин багш нь хулуу идэрээ. За багшаахаа яг хийсэн бүтээгдэхүүнүүдийг яг авсан байна. За окей. Маш сайн байна манай аквато. Аваад аквато маань ингээд ухаан орчээ. Акватодоо зориулсан алга тавьчих уу? Эртэд миний бүр уурыг үргээд исэн аваа. Маш сайн байна. За энийгээ тэгтээ хэдрүүлж идэхгүй шүү нөхөр минь. Өдөрт 10-20-оор нийтчих багш нь тодорхой хэмжээнд зааж өгсөн хэмжээсээр идэх шүү заяа. За өдөрт ингээ 2 болж байна. Кулерийнх нь нөгөө нүүрний будг нь байна. За багш нь хэлж шүү. Идэж болно. Хэмжээтэй. 7 хоногийн хэрэгцээ аюултай чи. За ингээ баахан ингээд. За. Цэвэр. Цэвэр. За, өрнөс ав байна. Энийхээ өглөө. Багш нь сайхан сэтгэлтэй шүү дуулан таньдаа бол. Сайн бахаар 8 өгсөн ахгүй өчтөр. За, хоол нь байна. Багшийнх нь хэлж өгсөн хоол нь болж байна. Юу энэ одоо доромжлоод байгаа юм. Яаж байгаа юм? Энэ юу юм? За өөрөө гарга энийг өөрөө гарга. Яа, наад боо одоо юу энэ өрөм яах чам? Нөгөө наваа нөгөө хоолны дэглэмтэй байгаа гэдгсэн чинь лээж л хөрх юм. Эцэм биш үү зүгээр үнэнгээл ч гэтгэв. Бидэггүй. Хөөй! Дарваагаа дагаараа яах тараа та хэд нэг юм надаар хайшин та хэд тоглоод байгаа мó? Гэхдээ хоолоос цээж мах гэж харсан шүү. Эзүүн харсан юм шүү. Оюун цулгай. Жохо хариуцлагатай. Би энэ ч юм яриад хахад тэнцээ дарваагаад энийгээ суугаад ах юм. Тэнцээ боо харчаад баясаа суугаад ах юм. Өнөрлөхөөр нээж мэж манай хүүхд бодогддог юм аа гэж. Яг үнэхээр бидтэй идэггүй. Энэ бол идсэн л юм. Онгоогоо задлаад энэ юунд нь бол ингээд. За, үрч андаа. Та ингэж намайг доромжилчихоор болох юм уу? Би та хоолны системийг маш тодорхой хэлсэн. Бүр зургийг нь даруулад хэдэн цагт юу идэхийг нь бүр минут секундээр нь бараг тодорхой хэлж өгч байхад би бүр гайхаад байна. Йоо. За танаас л юм гарахгүй бэ гэж найдаа. За өөрөө гаргач. Багшны идэж олно гэж хэлсэн. Шиг би ер нь юу байлаа. Олон ярмааргүй. Энийг хоорондоо хувааж идэх заяа. На. Болив. Би юм ярихгүй тэгэл нэг юм ярихлаар өөрөө буруутай болчихно ш. Би эднэрт болвол цаг минут одоо мөч юу гэдгийг бүгдийг зориулж байгаа. Тэр бол намайг үнэлдэггүй юм байна, хүндэлдэггүй юм байна. Энэ шоунд орсон утга учраа мэддэггүй юм байна. Би үнэхээр цаашаа ажиллахад аюу хүнд байна. Дуусгая би. Өчтөр ирсэд яа харин гаргаж тавах юм болчихчих. Тэр энэ зурглаачийн багнаас багт хүчээ гэж дээ. Аль шууд эренгүүтээ шууд өгчдөг шүү дээ. Тэг шүү тэрийг яаж мэдхийн цүнх худалж байгаа гэж цүнх худална гэж яаж мэдхийн новш гэж. Өнөөдөр те миний цүнхнээс миний муу ээж маань өгж авсан л борж гарч ирээ өстэй. Яа тийм өстэй. Үгүй яах вэ тэгэл арангийн өрөмөл гарч ирээ өстэй. Тэг миний яг амруугаа хийцнийг багшааг харцсан юм шиг те тэгж болохгүй шүү дээ. Тэгж муухай олон түмний нүдэн дээр энэ зураглаачдын өмнө тийм өстэй. Найруулагчийн өмнө тэр олон оролцогчийн өмнө тийм үстэй намайг ингэж муухай байдалд оруулах хэрэггүй байхгүй би надад амар хэцүү байна.
Би бараг мэдхгүй би бараг үрээ амар шантарч байна. Дараагийн дугаар Цагаан даваа гэж чаана гэдэг юм бол. Цагаан даваа ийшээд байгаа да энэ замаад байгаа. Тийшээ. За, баярлалаа. Тийшээ гэж. Цагаан даваа гэж чаана гэдэг юм бол. Цагаан даваа. Баярлалаа. Бейбэлдэр сэтгэл зүйн дулаанд нэгдэж өөртөө хувьсэл хийх оролцогчдын адал явдалтай идэл үргэлжилсэн. Өөрийнхөө төгс үйлдвэрийг бүтээхийг хүсэж байв. Яг одоо бидэнтэй цуг гэх. Энэ бол Ануухаас фитнес шоу.